Би уг айгуу тодорхой асуусан байхгүй. Яг энэ бүх борлуулалтыг, бүх гүйлгээнүүдийг бүртгэх боломж байгаа юу? Энэ дээр технологийн боломж нь байгаа юу? Тэгээ маш олон төрлийн ангилсан гүйлгээнүүд хийгдэх юм байна. Тэр болгон дээр нь бизнесийн байгууллагууд дээр ч тэр иргэдээр ч тэр бас хүндрэл учрах юм байна. Тэгэхээр энэ бодиттой юу гэдэг асуулт асуусан. Тэгээ хоёрдугаарт нь болохоор ерөөсөө заавал одоо ингээд ийм олон үе шаттай юм хийгээ явж байгаа байж яхаар ерөөсөө яг энэ бизнесийн байгууллагуудаа одоо бодож байгаа болол сая та хариултандаа хэллээ шүү дээ. Ийм учраас бараг 75-85% нь иргэдэн буцаан авалтанд оролцдог гэж ярьсан. Тэгэхээр яг энэ шинэ хууль хэрэгжиж эхэлснээр бизнесийн байгууллага дээр ирэх дарамт нь хэдүү байх вэ? Ямар судалгаа байна вэ? Иргэдээр ирэх татварын хөнгөлт маань өөрөө за нэг номер хариулъя. Тий. Сангийн амт хэлмүү гişүн асуулт нэмж хариулъя. За бидний татварын шинжилгээний туйлын зорилго бол яг тантай одоо зорилго нэг. За нүүдийн систем хамрагдлын төвшингээр авч үзэх юм бол одоо бид эдийн засгийн 74 орчим хувь дээр бол хамрагдлалд одоо хамруулж чадчих байгаа. За бидний туйлын зорилго бол одоо олон улсад хамгийн өндөр байдаг. Шинэ Зеланд бол 95% байдаг. За бид зөв 95 гэж мэдээж хэрэг амбицтай зорино. За бидний туйлын зорилго бол 90 орчим хувь дээр хамрагдлын төвшинг хавьяачна. За энэ шинжилгээ хийхэд Монгол улс бол давуу олон талууд байна. Нэгдүгээр гар утасны системээр ашиглаад төлбөрийн баримтын системд иргэд маань бол татсан байна. За хуулийн шинжилгээр бид цахим төлбөрийн баримтыг автоматар аль болох холгодог болно. Хин нэгнээсээ нэгдэг, шаарддаг биш. Ер нь төлбөр хийсэн тохиол автоматар хийгдэг болно. Хоёрдугаар баримтын нэхэмжлэх гэдэг суурьтай систем рүү орно. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд хоорондын гүйлгээ өөрөө автомат ер нь баримтын систем рүү шилжинэ. За энэ шинжилгээг бид аль болох